тэрийг болохоор 1%-ийн дүрм гэдэг юугаар айгүй маш оновчтой тайлбарсан байдаг. За 1%-ийн энэ дүрм юу гэхээр одоо жишээлбэл хүн хийж байгаа юмдаа өдөр болгон 1% сайжраад тэгээд жилийн дараа өдөр болгон 1% сайжраад жилийн дараа 37.78% сайжирсан байна. Тэр хийж байгаа юмдаа тий. Хэрвээ хүн нөгөө тал руугаа 1%-оор өдөр болгон муудаад ах юм бол хийж байгаа юмдаа муудаад ах юм бол 1 жилийн дараа 0.025%-оор муудсан байх нэ. Энэгээр биднэрт юу хэлхийг хүсэж байна гэхээр өдөр болгон тий жижиг өөрчлөлтүүд, жижиг сайжралтууд тий одоо муу зуршлыг үжиж баг багаар хаях, сайн зуршлыг үж баг багаар өөртөө ингээд тасгаж өөртөө ингээд наалдуулахад ойрын хугацаанд бол 2-3 хоногийн дараа юм мэдэгдэхгүй гэхдээ сар жилийн дараа маш гайхалтай үр дүнгууд гарч ирдэг юм аа.